За энэ ажлын хэсэг бас нэлийн ачаалттай олон талын тэгээд маш өргөн хүрээний асуудал. Манай эрхлэх байнгын хорооны одоо хамгийн чухал суурь асуудал. Тийм учраас бол нийгэмд ч гэсэн за манай мэрэгжлийн байгууллагууд ч гэсэн энэ шилжилтийн үе дээр энэ хууль эрх зүйн зохицуултуудын энэ бүтэц зохион байгуулалтын асуудал гэдэг олон зүйлийг шийдэж энэ эмнэлгийн тусламж үйлчлэгийн хүртээмжийг сайжруулах асуудал яригдана. Тийм учраас би байнгын хорооноос бол тодорхой хуулийн одоо саналуудыг боловсруулах чиглэлийг бас одоо энэ тайлан сонсонтой холбоотойгоор хугацаатай өгүүл яасан юм бэ? Тэгвэл бид хэд маань яг ерөнхийдөө яамдаар уулзж байхад маш олон сан за яг энэ болохгүй байх тэгээд энийг ийм асуудалгаа судлах хэрэгтэй гэдэг ингэ яваад идэг. Тийм учраас бол энэ асуудал дээр бол одоо миний хувьд тодорхой байнгын хорооноос одоо энэ санал дүгнэлтэд танилцаад тодорхой хуулийн болон одоо төслүүдийг бол боловсруулж шийдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын одоо даатгалыг одоо сангийн амд өгч ихэд сангийн амд өгье гэхээр бас нэг талдаа сөрөг үд дагаврууд бас харагдана. Тийм учраас яг одоохондоо айжмаар энэ эрүүл мэндийн ам тодорхой оролцоотой. За сангийн ам нь ингээд менежментээ бас яахгүй сангийн ам шууд бүгдийг авчих юм бол эргээд нөгөө даатгалынхаа зөвлөлийг төсөв мөнгөний талаас нь хараад удирдах эхлүүл энэ бүр аюул болох эрсдэлтэй. Шин сайд тэр бол яг ерөнхийдөө бол одоо энийг өөр тийш нь бие даалгыг гэдэг энэ одоо энэ ажлын хэсгийн дүгнэлт бол ер нь бол одоо тодорхой хэмжээний ашиг сонирхол ингээд үг байгаа учраас бие даалгыг гэдэг нь бол зөв. Би ч гэсэн энийг одоо анх нөгөө эрүүл мэндийн ам руу орох гэж байхад нь анхааруулж хэлж лээсэн. Энэ ерөөсөө болтгүй маа гэдэг зүйлийг хэлжсэн. Дараа нь юу болсон гэсэн 500 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан нийгмийн даатгалын сан штэ. Эрүүл мэндийн даатгал сан штэ. За үүнийг банкнд даваач дампууруулад үлдсийн баахан үрээд үрж дуусчлаа гэвэл хамгийн сайн гэдэг хүртэл ингээ манай улс төрчнөр мэддэг юм шиг мэдгүй юм шиг юмд хамаагүй оролцолж юм хийснээс болоод энэ санг чадахгүй болгож хайсан. Одоо энэ дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол тэр зарим талаар тэр хамтын төлбөр оруулъя сайд тэр бол өөрөө өчтөр хэлж ийн л. Яг нэнийг үлэхэд сонсоход хэцүү боловч ийшээгээ орохгүй бол энэ ачааллч өөрөө одоо арифметик прогрессээр өсөжсэн бол одоо геометри прогрессээр өснө. Нэг хүн одоо 140 50 сая төгрөгийн хүртэл үйлчлэгийг өнгөө авна гэж суугаад эхлэх юм бол 2 саяг дээдлэн авдаг байсан шүү дээ. Үнэхээр хавдрыг төрөн даана гэсэн бол тэгвэл төр тусгай сангасаа да. Битээ шимтгэл төлж байгаа хүмүүсийн мөнгөөр авчиж одоо бүгдийг даадаг болсон, ингэдэг гэдэг байдлаар бүр ингээ холион бантаа утга хийчихэд. Нөгөө талаасаа ахмадуудыг болон хүүхдүүдийг за мөн одоо тэр цэрэг цагдаа өөр ингээ төлдгөө байх хүмүүс байдаг. Энэ хүмүүсийг одоо төр даана гэвэл тэр даасан өртгөнд нь нийцүүлж энэ саналуун мөнгөний хийж тавихгүй бол өчүүхэн жоохон мөнгө өгчөөд тэргээрээ хүрэг болго. Тэгээ ерөөсөө манай эрүүл мэндийн даатгалын систем дампуурсан эрүүл мэндийн салбар ингэсэн гээд хоорондоо баахан гомцсон хүмүүс чинь системээ бүгдийг татан унгах учраа олохгүй ингээ яваад байна. Тийм учраас бол энэ тогтолцооны хувьд болон одоо дагаж гарах нэн яралтай гэсэн ирэмблээд хуулиудаа одоо тодорхой асуудлууд нь бол тэр даатгалын хууль за бусад одоо эмийн одоо тухай хууль энэ нийтгийг нийлүүлж байгаад одоо манай байнгын хороо тодорхой үүрэг өгөөд энэ хуулийн төслүүд дээр яралтай юмнуудыг яралтай шийдээд авахгүй хугацаа алдах тусам одоо энэ асуудал улам дагуул. Одоо өртөг гэл байж байгаа өртгийг одоо шийддэг үндэсний зөвлөл гэл байж байгаа үндэсний зөвлөл нь яг үндэ эмнэлгийн байгууллагуудынхаа санхүү хүртэл шалгах хэрэггүй байгаа шүү дээ. Эмнэлэг товарилсан мөнгийг шалгах чадахгүй үндэсний зөвлөхээр ямар юмныхаа юмаа шалгаж үнэлт өгөлт өгөхөд. Тийм учраас тэр тууц ч гэсэн ялгаа байхгүй. Зүгээр нэг баахан хүмүүс божигддаг баг эмнэлгийн удирдлагууд нь өөрсдөө тэр тузаа өөрөө сонгох гэж байгаа юм руу ороод тэгэл эн чинь гацаад ингээд ийм болцсон шүү дээ. Тийм учраас энэ тал дээр бол одоо яаралтай авах арга хэмжээнийхээ талаар байнгын хорооноос бол одоо тодорхой чиглэл тогтоол батлая гэдэг би ийм зарчмын сандыг бас хэлмээр байна. Тэгээ ганмаа гишүүнд